Сайн мэдсэн үү? Ингээд 25 оныхоо 2 дугаар хэсгийн хамгийн сүүлийн 2 даалгаврын тайлбарыг оруулъя. Гоё мэдээ гэвэл Мүйсийн YouTube сувагт яг энэ задгаад эрэхтэй холбоотой чухал сэдвүүдийг айгүй гоё бүтэн хичээл байдлаар оруулсан байсан. Тийм болохоор илүү дэлгэрэнгүй сайн мэдээлэл авахыг хүсэх юм бол суглуугаа орохны багш нь 25 оны Яшин плейлист лүгээ линкийг ерөөд бол нэмээд бичлэгийг оруулсан байна. За 2-3 байгалийн зарим популяц тодорхой гений хувьд Харди Вейнбергийн тэнцвэрт байх боловч ихэнх популяцад аллелийн болон генотипийн давтамж тодорхой хугацааны дараа ихэвчлэн өөрчлөгддөг. За Харди Вейнбергийн тэнцвэр гэдэг маань тийм өвөрмөц нөхцөлд популяц тэнцвэртэй байна гэдгийг бол илтгэдэг тийм ээ. Гэтэл амьдрал бол амьдралтэй энд мэдээж тэр тэнцвэрт байдал бол эвдэгддэг. Тийм болохоор ер нь бол энэ популяцад эволюц явагдаж гинөө эсвэл тэнцвэртэй байна уу гэдгийг бид мэдэх боломжтой гэсэн. За нэгэн популяцийн тодорхой нэг гений сангийн өөрчлөлтийг доор зургаар харуулсан гинэ. Зурагт үзүүлсэн популяцдах А аллелийн давтамж 0.8-тай байсан. За тэгээд жижиг А аллелийн давтамж 0.2-тай байснаа X хүчин зүйл нөлөөсний дараа энэ жижиг А аллел 0.2 ээжсэн 0.1 болсон гэж. За эндээс багш нь Харди Вейнберг дээр ийм хоёр чухал одоо томьёо гарч ирдэг тийм. P дээр нэмэх нь Q тэнцүү 1. Нөгөөх нь болохоор P квадрат дээр нэмэх нь 2PQ нэмэх нь Q квадрат тэнцүү 1 гэсэн ийм хоёр одоо тэгшлэл гарч ирдэг. Тэгвэл энэ 1 гэдэг нь өөрөө 100% гэсэн үг. Одоо жишээлх юм бол эхнийх дэрийн P гэдгийг чинь цаана том А буюу доминант ген байгаа гэдгийг илтгэж байгаа. Q гэдгийн цаана жижиг А буюу рецессив ген байгаа гэдгийг илэрхийлж байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч популяц гэсэн тэнд доминант юм уу эсвэл рецессив юм хоёр төрлийн ген л ерөөхдөө бол байгаа. Тэгээ тэр хоёрын нийлбэр нийлээд 100% болно л гэсэн. Тэгээ тооцоол хийхэд хялбар байхаар 100% гэдгээрээ биш үнийг 1 гэж илэрхийлж өгдөг онцлогтой. За тэгвэл P дээр нэмэх нь Q тэнцүү 1 гэдэг маань аллелийн давтамжийн түвшинд авч үзнэ гэсэн үг. За гэтэл нөгөө талд нь юу юм бэ гэхээр P квадрат дээр нэмэх нь 2PQ нэмэх нь Q квадрат тэнцүү 1 гэж байгаа зү дээ. Тэгвэл P квадрат гэдгийн цаана том А буюу гомосигот доминант ч байгаа гэсэн үг байхгүй юу? Генотип маань байгаа гэсэн үг. 2PQ гэдгийн ард тэгвэл яах нь том А жижиг А байгаа гэсэн үг. Q квадрат гэдгийн ард жижиг А байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ тохиолдолд бид нар уг тэгшдэглэлийг генотипийн давтамжийг олохдоо ашигладаг гэсэн үг. Тэгэхээр манай өгүүлбэр яг чамд аль давтамжийг нөхцөн аллелийн давтамжийг өгөөд тэндээсээ генотипийн давтамжийг олохоор байлгаад байгаа мó эсвэл эсвгээрээ юм уу яг яалгах гэдэг юм бэ гэдгээ маш сайн ажиллаж харж агаад бодолтойхоо эхний алхмыг зөв хийн гэсэн. Жишээлх юм бол энэхүү одоо бодлогын жишээн дээр гэх юм бол том А жижиг А ийм байснаа X хүчин зэндэлийн дараа ийм болсон гэдэг шүү дээ. Тэгэхээр аллелийн давтамжийг чамд өгчөөд тэгуутаа асуулт нь болохоор зэрэг яах нь генотипийн түвшинд ямар өөрчлөлт орсон юм бэ гэдэг тооцооллыг хийх гэдэг тийм болохоор аюул сайн гярхаа ажиллана. За эхний бодолтой бол хэдүүлээ хийчээ. Энд 0.2-той 0.8-тай байсан гэхээр рецессив нь анх 20% таа байсан нийт популяцийн 20% тархсан. Гэтэл X хүчин зэндэлийн дараа 10% болж өөрчлөгдсөн байгаа байхгүй. Тэнгууд энэ хоёрын нийлбэр чинь угаасаа 100% байх ёстой шүү дээ тий. Өөрөөр хэлбэл 0.2 дээр 0.8 нэмээд 1 байх ёстой. Тэгвэл энэ тохиолдолд яах нь одоо P дээр нэмэх Q тэнцүү 1 гэдэг тэгшлэлээ ашиглана гэсэн үг шүү дээ. Бидний P мэддэггүй байгаа. Тэгэхээр P тэнцүү 1-ээс хасах Q буюу 1-ээс хасах 0.1 гэсэн үг. Тэгэхээр энэ тохиолдолд манай том А аллелийн давтамж маань буюу доминант генийн давтамж маань T-г 19 болсон гэсэн үг. За ийм өөрчлөлт гарсан биш үү. За эхний асуултын хариулт T-г 19 байжээ. За одоо дараагийн генотипийн давтамжуудад гарсан өөрчлөлтийг бид нэр тооцоолох ёстой. Түүний өмнө Харди Вейнбергийн зарчмыг яг хэн нээсэн яасан гэдэг талаар мэдээлэл авъя. Тэгэхээр уг зарчмыг 1908 онд хоёр судлаач нэгнээсээ хамааралгүйгээр хоёр талд зэрэг боловсруулсан. Аюу гайхалтай. Тийм болохоор тухайн хоёр судлаачийн хоёулангийн нэрийг нь ерөөхдөө оруулаад Харди Вейнбергийн зарчим гэж нэрлсэн байдаг бахны. Хэрвээ тухайн энэхүү тэнцвэр маань өөрөлдмөл P дээр нэмэх Q тэнцүү 1 эсвэл P квадрат дээр нэмэх 2PQ нэмэх Q квадрат тэнцүү 1 гэсэн тэнцвэр хадгалагдахгүй байх юм бол энэхүү популяцад эволюц явагдаж байна гэж ойлгоно. Ерөөсөө л энэ.
За тэгвэл энэхүү тэнцвэр хадгалагдах тийм өвөрмөц нөхцөл байдаг гэж түрүүн багш нь хэлсэн тийм ээ. Энд ямар нөхцлүүд байдаг вэ гэхээр ямар нэгэн селекц байхгүй, ямар нэгэн мутац тэнд явагдахгүй, тэгээд миграц явагдахгүй, шилжилт хөдлөл явагдахгүй. Тэгээд тухайн популяц маань том байх хэвээр, үржилэл нь рандом буюу ийм санамсаргүй байх хэвээр. Энэ 5 нөхцөл бүрдэж байгаа юм бол тухайн популяц маань Hardy-Weinberg-ийн тэнцвэрт байна гэж үзнэ. Тэгээд ерөнхийдөө бол 3 генотипийг бодголоод гуруула амьдрах боломжтой тэр нөхцөл нь бүрдсэн байна гэж ойлгоно гэсэн үг. За одоо хэдүүлээ нэг жижигхэн жишээ бодоод үзье тийм ээ. Фенилкетанур хэмээх рецессив аллелийн гомозигот байдлаар үүсдэг бодис залцааны өвчин гинэ. Тэгэхээр рецессив аллелийн гомозигот гэхээр жижиг а байгаа тохиолдолд фенилкетанурын өвчтөй хүүхэд төрнө гэсэн үг. Том жижиг а байгаа тохиолдолд тэгч юм байна те. Фенотипийн хувьд ямар нэг өвчил илэрхгүй ч гэсэндээ генотипийг нь агуулж байгаа гэсэн үг. Том байгаа тохиолдолд эрүүл гэсэн үг ахны. За энэ хараа 10,000 хүүхэд бүрийн нэгд тохиолддог гэж штэ. 10,000 хүүхэд тутмын нэг нь өвддөг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нэг нь өвчтөй байна гэдэг нь энэ нь цаана биднэрт юуг илэрхийлээд байна вэ гэхээр жижиг а буюу гомозигот рецессив генотипийн давтамжийг хэлж өгöd байна гэсэн үг. Тэгэхээр эндээс бид нэр тооцоолоо хийгээд олох юм болоо Q квадрат маань жижиг агийн давтамж тий. Тэг 10,000-ны 1 гэдэг бол яг тэр жижиг а гэдэг генотипийн давтамж байгаа л тий. Эндээс дан Q-г олох юм бол энэнийг язгуур дороос гаргах чинь тий. Ингээд тэг 100-ны 1 гэсэн тоо гарсан байна. Тэгвэл Q нь мэдэгдэж байгаа юм чинь P-гээ бид нар нэгээс ассан Q гээд тэг 100-ны 99 гэдгийг олчиж байгаа байхгүй. Ингэж ерөнхийдөө бол Q аллелийн давтамж болон P аллелийн давтамжийг цаашлаад P аллелийн давтамж ойлгомжтой юм чинь P-ийн ерөнхийдөө бол генотипийн давтамжийг тодорхойлчихно гэсэн үг. За 2 P-г болохдоо P чинь 0.99, Q маань тэг 100-ны 1 байгаа шүү дээ. Тэгэхээр 2 PQ гэж байгаа юм чинь 2-ыг үрждэг нь тэг 100-ны 99-ийг үрждэг нь тэг 100-ны 1 тэнцүү гээд уг тоо маань гарсан байна. За одоо тэгвэл үндсэн бодолтой бүгдээрээ хийцгээе. За хамгийн ихэнд том А-гийн өөрчлөлт яг яаж өөрчлөгдсөн бэ те гэдгийг асуусан X хүчин зүйлийн дараах. За энийг багш нь X гэдэг энд тэмдэглэжээ. Тэгвэл анх энэ маань тэг 10.8 байсан тийм үү? Анх. Энийг юу нэгнэ дараа гэвчиж. За анх том А маань тэг 10.8 байснаа X хүчин зүйлийн дараа тэг 10.9 болсон. За эндээс бид нэр Q буюу жижиг А-га аваад үзэх юм бол энэ цаана P гэлээд байгаа шүү. Энэ цаана Q гэлээд байгаа шүү гэвчиж агшин. Эсвэл ингэж за яг. Энд тэг 10.2 эснаа энд яах нь тэг 10.1 болж буурсан байна шүү дээ, тийм. Одоо аллелийн давтамж ойлгомжтой юм чи угаасаа генотипийн давтамж ойлгомжтой болчихж байгаа гэж бодож байна. Эхнийх дээр P квадрат тэнцүү гэхээр тэг 10.8 квадрат зэрэг төвшүүлнэ. Ингэнгүүт ямар тоо гарч ирж байна вэ гэхээр тэг 164 гарна гэсэн. За харин дараагийн тохиолдолд P квадрат маань тэнцүү тэг 10.9 квадрат зэрэг төвшүүлээд тэг 181 гарна гэсэн. За Q квадратаа олчээ. Энд тэг 10.2-ыг квадрат зэрэг төвшүүлнэ. Инхээр тэг 104 гарна гэсэн үг. Энд Q квадрат буюу нөгөө жижиг а гэсэн үг шүү дээ. Энэ маань 0.1-ийн квадрат зэрэг төвшүүлээд тэг 101 гэсэн үг хана шүү. Одоо тэгвэл 2 PQ-г олж ил та. 2-ыг үрждэг нь тэг 10.8, үрждэг нь 0.2 тэнцүү хэд гарах нь 0.132 гарах нь тий. За энэ дээрээс 2 PQ тэнцүү тэг 10.9-ийг үрждэг нь тэг 11-ийг үрждэг нь яах нь 2. Тэгээд тэнцүү энд тэг 18 гарна.
За ийм онцлогтой байхаа нэ. Одоо тэгвэл зөрүүнүүдээ олоод манай бодлого дуусгаад таас тий. P квадрат буюу доминант гомозиготын давтамж маань 0.64-тэй байснаа 0.81-тэй болсон гэж байна шүү дээ. Тэгэхээр чинь 0.1-ээс 0.64-ийг хасаад энэ нь тэг 100-ны 17 гарна гэсэн үг. За тэг 100-ны 17 гэдгийн цаана 17% гэдэг ойлголт гарч ирж байгаа шүү заяа. Тэгэхээр нөгөө өсгөн тэмдэглэхээрээ бутгаагаар бодуулахаар байна уу? Эсвэл хувь хэмжээг нь асуугаад шууд бүхэл тоо утгаараа 17% гэдгээрээ 17-оор бодуулахаар байна уу гэдгээс ажиглан хариулт явуулсан дээр. За дараагийнх нь болохоор зэрэг Q квадрат чинь болохоор 87 нэмэгдсэн шүү дээ. Энэ болохоор бууралт ажиглагдсан. За нэмэлтийг эндээс харсан сумаар бууралтыг нь доош харсан сумаар хашин нэвтрүүлж. Тэг 100-ны 4 байснаа тэг 100-ны 1 болсон. Тэгэхээр энэ маань цаанаа яах нь вэ? Тэг 3-аар буюу ухтаавал 3% буурсан гэсэн үг. За нөгөөх нь тэг 32 байснаа тэг 18 болсон гэхээр бас буурсан байгаа. За бууралтын хувь нь тэг 100-ны 14 буюу 14% буурсан гэсэн үг байна. За ингээд бодчих бодлого bijээ. За хариулт нь 0.9-тэй 17%-аар нэмэгдэж 14%-аар гетерозигот генотип маань буураад тэгээд 3%-аар рецессив гомозигот генотип буурсан гэсэн ийм хариулт гаргана. Ерөөсөө тэр популяц онлын дагуу байх юм бол Харди Винбергийн тэнцвэртэй байж гин гэсэн үг те. Яг нөгөө бид нар юм Q тэнцвэрийг эсвэл квадраттай чинь нэгтэй тэнцвэрчил ах юм бол тэр нь одоо зарчмыг даах гэсэн. Харин тэнцвэр авахгүй байх юм бол тэр эволюц явж байна гэж ойлгох нэ. За 2-ын 4. Нэгэн ургамлын цэцгийн өвгний шинжин нэг генээр тодорхойлогдох ба генийн бүрэн бус ноёлол ажиглагдана гэж үзв. За бүрэн бус ноёлол гэхээр одоо жишээлх юм бол энэ дэр штэ улаан өнгийн цэцгийг цагаан өнгийн цэцэгтэй тоосртой гэхэд гарч байгаа үр тул нь 100% улаан гарах хэрэгтэй. Энэ бол Менделийн нэгдүгээр хууль буюу бүрэн дамгааллын хууль шүү дээ тий. Гэтэл энд яасан бэ гэхээр бүрэн бос ноёлол гэхээр улаан цаана бүрэн ноёлоогүйгээс болоод одоо ягаан өнгийн цэцэг гарсан байгаа байхгүй. Тэгэхээр ийм л юм болсон байгаа. За ягаан өнгийн цэцэгтэй хоёр ургамлыг хоорондоо нэрлэжүүлэхэд үр удмын дундах фенотип харьцаа дараах байдлаар илэрсэн гинэ. Ягаан өнгөтэй цэцэгтэй гэхээр цаана энэ маань яах нь тома жижига гүрчгэн тома жижига байсан шүү л гэдгийг хэлээд байна те. Тэгээд тома хоёр шиг тома жижига л гарах хэвээр. Тэгээд эдний харьцаа ерөнхийдөө 1-ийг харьцах нь 2 харьцах нь 1 байх хэвээр. За нэг нь улаан, хоёр нь ягаан, нөгөө нэг нь цагаан гэсэн. За цаашаа үргэлжлүүлье. Энэхүү тохиоллыг дараах томьёоны дагуу тооцож хи квадратын утгыг олно гинэ. За одоо тэгвэл хи квадрат гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдэг ийм том асуултын нэг гарч ирж байна. За хи квадрат утга гэдэг нь дангаараа ямар ч утга илэрхийлэхгүй ба түүнийг магадлалын утгатай харьцуулдаг. За магадлалын утга гэдээ ороод ирлээ. Магадлалын утга гэдээ ороод ирлээ. За энэ магадлалыг олохын тулд доор өгөгдсөн хи квадратын тархалтын хүснэгтийг мөрийн дагуу чөлөөний зэргийн хамт чөлөөний зэрэг ороод ирлээ. За тэгээд тэр чөлөөний зэрэг гэж юу юм бэ гэсэн чинь фенотипийн тоноос нэгийг хассан байгааз. Өөрөөр хэлбэл хоёр фенотип өгөгдсөн юм бол нэгийг хасаад чиний чөлөөний зэрэг 1 гэсэн. 3 одоо өгдөл өгөгдсөн юм бол нэгийг хасаад 2 4 байх юм бол 3 гэж явна гэсэн. За харин хүснэгтийн багны дагуу биологчдын их хвчлэн ашигладаг магадлалын стандарт босго гэж үйд юм байна. Буюу тэг 100-ны 5 өөрлөмбөл 5%-ийг харна. Ийхүү эдгээрийн огтлцол дээр хи квадрат чөлөөний магадлалын утгыг доор хүснэгтээс олж чадна. Жишээлх юм бол чөлөөний зэрэг чинь 1-тэй байх юм бол манай магадлалын утга тэг 100-ны 5 байгаа үед 384-тэй, чөлөөний зэрэг 2-тай үед 599-тэй, 3-тай байх үед 781-тэй байна гэсэн үг. За хэрвээ бидний тооцсон хи квадратын утга харгалзах магадлалын утгаас бага гарах юм бол хүлээгдсэн болон ажиглагдсан утга нь хооронд статистик ялгаа байхгүй гэсэн. Өөрөөр хэлбэл
Зүгээр л нэг ингэ санамсаргүй байдлаар тэр тухайн үедээ л иймэрхүү ялгаа гарсан. Тиймээс шинэ нь онлын давуу гэсэн үг юм шүү дээ. Харин эндээсээ хэлбич юм бол одоо жишээлбэл 781 биш 9-тэй гарлаа гэж бодъё те. Тэгвэл 3 дугаар зүйлд маань эволюц явагдаж байна гэж ойлгохны хүлээгдэж байгаа утгаас үрсэн тэрхүү гарсан өөрчлөлт маань өөрөө статистик ач холбогдолтой. Тэгвэл яг ямар нөхцөл нөлөөлөөд тийм өөрчлөлт гарсан бэ гэдгээ ухаж судлах шаардлага гарч ирнэ гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр хий квадрат тэгштгэл гэдэг бол ерөөсөө л таны хүлээдэж байгаа үр дүн статистикийн ач холбогдолтой юм уу үгүй мүү гэдгийг л тодорхойлдог гэсэн. За, чөлөөний зэрэг гэж юу хэлээд байгаа? Критик буюу магадлалын утга гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэсэн хоёр ойлголтыг сэргээгээд харчээ. За, чөлөөний зэрэг гэдэг нь тодорхой нэг одоо бодгалт ногдох боломжтой хувилбар ахгүй. Одоо жишээлбэл ногоон өнгө шар өнгийг бид ногоон өнгийг гаргахтаа шар өнгөтэй л харьцуулна шүү дээ. Нэг л өнгөтэй харьцуулж байгаа зү. Тийм болохоор хоёроос нэг тийм буюу бидний тэр чөлөөний зэрэг маань нэгтэй тэнцүү гарна гэсэн. За одоо тэгвэл критик утга гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдгийг авч үзье те. Энэ маань ерөнхийдөө бол таны ярьсан зүйл статистик ач холбогдолтой юм үгүй юу гэдгийг л илэрхийлнэ. Тэг 105-аар авсан тэр магадлалын утга маань утгатай дүүхүй зутгатай тэр тоо үүдэл чиний тэр туршлын үр дүнгээс чинь гарцсан байх юм бол ялгаагүй гэж үзсэн шүү дээ. Статистик ач холбогдолтой. Харин ялгаатай байх юм бол статистик ач холбогдолтой. Тэнд ямар нэгэн зүйл яаж нөлөөснөөс болоод энэ өөрчлөлт гарч байгаа гэдгийг судлаа гэсэн. За дараагийнх нь тэр магадлалын утгыг заавал тэг 105-аар буюу 5%-аар тооцоолоод байна шүү дээ. Энэ нь цаанаа юуг илэрхийлээд байна вэ гэхээр энэ судлаачлалаараа хамгийн анх тэр судалгааны ажилдаа зориулсан статистик утгыг тэг 105-аар буюу 5%-аар авсан байдаг онцлогтой байхгүй. Тэгээ энэ ч бараг зөв заяа. Хэрэв тэрнээс бага байх юм бол ач холбогдлоо юмыг ач холбогдолтой гэдээ аваад өгчүүл яах вэ? Эсвэл 5-аас ихээр аваад үзчих юм бол 10% ингээд аваад үзчих юм бол статистик ач холбогдолгүй юмыг ач холбогдолтойг үзчихвэл яах вэ ч юм уу те. Тэгэхээр иймэрхүү зүйл гарч ирдэг. Тэгэхээр биологийн хувьд 5% алдаа байх магадaltaй. Тэгтээ таны хийсэн ажил 95% зөв байна гэдгийг илэрхийлдэг ийм чухал тоо байхгүй. За тэгвэл бараг л стандарт шахуу бид нар багнасаа ерөөсөө тэг 105 харчна гэсэн үг байна шүү дээ. 3 өнгө байсан тийм үү? Тэгэхээр манай чөлөөний зэрэг маань 2-оор гарч ирнэ гэсэн үг. F тэнцүү 3-аас хасах 1 тэнцүү 2 гэсэн. Критик утгаа бид нар яг нь тэг 105 дээр харна. Тэгэхээр энэ 2 болон тэг 105 гэдэг тооны огтлолцол дээр хэд вэ гэдгийг харж байгаа байхгүй юу? За эндээс хараад үзье л та. 2 болон тэг 105 гэсэн тий. 9 1 5 байна гэж үзгэнэ. За одоо тэгвэл тооцооллоо хийндээ бидэрт ямар нөхцөл өгөгдсөн байгаа вэ гэдгийг харъя. 89 210 101 гэдэг бол бидний бодит утга байгаа. Тэгээд за өө маань ажиллагч утга ийм маань хүлээгдэж байсан утга тийм. Өөсгөний тэг хүлээгдэж байсан утга. За хүлээгдэж байсан утганы талаараа нийт бодгалын түвшинд аваад нөгөө 1 2 1 харьцаагаараа хөөнөө гэсэн үг аахгүй юу? Тэгээ хөөнгүүт 100 200 100 болно гэсэн үг байна. Яагаад тэгэхээр за 89 210 гэхээр чинь 400 юм ба шүү дээ. Тэгээд 400 бодгойл чинь 1 харьцах нь 2 харьцах нь 1 гэхээр 100 харьцах нь 200 харьцах нь 100 гэсэн үг байхгүй юу? Бидний нөгөө хүлээгдэж байсан онлын утга маань. За одоо тэгвэл жинхэнэ жирэлэг тийм ааз дээ. За томаа маань 89 шүү гэсэн. Энэ нь бол онлын утга нь 100 таа. За томаа жижиг а маань 200 10 байсан онлын утга маань 200 байгаа. За жижиг а маань 101 байсан. За онлын хувьд яах нь 100 байх нь шүү. За тэгээд яг энэ хараад 100-аас 89 нь 200-аас 210, 100-аас 101 гэсэн энэ 80-аас 210, 101 гэсэн хонлоос зөрсөн юм шиг харагдаж байгаа. Та үнэхээр статистик ач холбогдолтой зөрүү мөн үгүй юу гэдгийг хий квадрат тэгшгэлээрээ бид нар одоо илтгэж байна гэсэн үг хана шүү дээ, тий. За ингээд томьёо маань хий квадрат тэгшгэл тэнцүү нийлбэр буюу сүм тэг и квадратыг хуваах нь и байсан тий. Тэгэхэд яг энүүгээрээ л бодно.
За ийм л байна да. Тэнгуут 5 утга маань яаж гарч ийн вэ гэхээр 121 дээр нэмэх нь 1.5 нэмэх нь 101 гэдгийг зөв 172 гэж гарч ирж байгаа. За энэ бол манай хариу шүү. Тэгээ сая статистик устгаа харахаар 5.99-тэй шүү дээ. Тэгэхээр манай том маань хангалттай 5.99-тэй багтаж байгаа. Тийм болохоор тухайн зүрх маань статистик ач холбогдолгүй гэж ойлгох нэ. За ингээд тоогоо харах юм бол энэ дэр шүү дээ 5% алдаа гаргаж болно гэдэг энийг авлаа. Чөлөөний зэрэг маань 3 өнгөнөөс нь энэ хасаад гэ 2 гарсан. Тэгэхээр огтлолын цэг маань ялчгүй 599-тэй байна те. За тооцоолоо түрүүн ойлгоцсон тийм ээ. Өнгө болгоно хүлээгдэж буй өнгөнөөс хасаад өнгөөрөө хасаад тэгээ тэрэндээ хуваагаад квадрат зэрэг төвшүүлээд бүлгийн хооронд нэмээд тэгээ гаргачна гэсэн үгийг квадратыг. За энэ тохиолдолд 172 гарсан учраас статистик ач холбогдолгүй гэдгийг сонгох нэ. За ингээд энэ хүртэл сувгтайгаа хамтдаа байсанд баярлалаа. Сүүлийн энэ хоёр бол яг нөгөө нэг орж ирээд идэг нэгэн төвхтэй бодлогоодын нэг баад. Гэхдээ олон ийм жишээ бодлогоодыг бодоод авах юм бол илүү ойлгомжтой болно. Тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Bye.